Цасан хатан. Эрт үрдийн цагт Кей Герда гэх хоёр сайн найз байжээ. Тэд зэрэгцээ хаалганыг хөршүүд байлаа. Хоёр найз хоёулаа сарнаа цэцэг дуртай бөгөөд дундын газартаа сарнайн бут тарьжээ. Кейгийн ээж өдөр болгон тэдэнд үлгэр ярьж өгдөг байсан юм. Өвлийн нэгэн өдөр эмээн тэдэнд цасан хатны тухай үлгэр ярьлаа. Цасан хатан бол харгас шулам. Тэр хүний сэтгэлийг мэс болгон хувиргаж боолоо болгож чадна. Бид өөрсдийгөө цасан хатнаас аврах ёстой юм байна. Хаха. Хэрвээ тэр энд ирвэл би тэрнийг гал дээр хайлуулад усан хатан болгочих юм л доо. Өөр нэг хүн инээж сонсогдоод байна да. Хэн бэ? Цонхны дэргэд хүн зогсож байна уу? Кей цонх нээгээд тэнд хүн байгаа эсхийг шалгав. Цас орж байлаа. Кейгийн нүд рүү нэг юм орчихлоо. Миний нүд. Нүднийхэн дараа нэг юм зүрх рүү хатгачихлаа. Миний зүрх. Юу болсон бэ Кей? Чи өвдөө юу? Энэ чамд огт хамаагүй. Хоошоо бол. Герда гайхаж орхилоо. Кей өмнө нь хизээч өөрт нь ийм зан гаргаж байсангүй. Тэр өдрөөс эхлэн Кей хачин авир гаргах болов. Гердагаас аль болох дөлж их дээрэнгүй хандах болжээ. Герда Кейн энэ занг ойлгож чадсангүй. Нэг өдөр Кей чарга аваад гарлаа. Кей, явж хамт тоглоё. Үгүй, би явж том хөвгүүдтэй тоглоно. Кей, хоёулаа сайн найзууд шүү дээ. Чи яагаад надтай яриха болчихсон? Кей Гердаг огт хайхралгүй чарга хөдөлгөж эхэллээ. Герда араас нь дагах гэж хичээсэн ч Кей их хурдан явсан учраас удалгүй Гердад харагдхаа байлаа. Урам нь хугарсан Герда гэртээ ирлээ. Кейн чарга хурдан явж байлаа. Гэнэтхэн буг хөлсөн сүүх тэрэг өмнө нь гарч ирээд Кейн чаргыг чирч явлаа. Эхэндээ Кейд аятайхан байсан ч дараа нь айж эхэллээ. Сүүх Кейг цасны оронд авчирчээ. Кейн өмнө том цасан шилтгэн харагдав. Сүүхнээс нэг хүн буулаа. Тэр цасан хатан байв. Цасны оронд тавтаа морил Кей. Кейг юу ч хэлж амжаагүй байхад цасан хатан гараа Кейн толгой дээр тавилаа. Хатны ээж шид үйлчилж Кей түүнийг дагахаас өөр юу ч хийж чадсангүй. Цасан хатан Кейг шилтгэн рүү авч явлаа. Герда Кейг хүлээсээр гэвч Кей эргэж ирсэнгүй. Тэр хаасайгүй хайгаад ч Кейг олж чадсангүй. Зум болж Герда Кейг олж гэрт нь авчирхаар шийдлээ. Герда эмээтэй энэ тухай ярив. Чи зоригтой охин юм аа, Герда. Чи заавал амжилтанд хүрээрэй. Баярлалаа эмээ. Энэ толийг аваад яв. Их тус болно шүү. Герда толийг аваад Кейг хайх аян замдаа гарлаа. Тэр гэрээсээ их хол явжээ. Замдаа тэр ан амтнаас, араатан жигүүртнээс, мөн моддоос, салхинаас Кейг харсан эсхийг асуулаа. Кейг хэнч хараагүй байв. Гэвч тэр бууж өгсөнгүй. Урагшаал яваад байлаа. Их хол алгасны дараа тэр голын ойролцоо ирлээ. Харин хэнч тэнд байсангүй. Герда хэсэг бодож угаад голоос асуулаа. Хүндэт гол минь миний найз Кейг харсан эсгээ хэлээч. Найз маань алга болчиход. Нэг хэсэг хариу байсангүй. Гердагийн урам хугарч тэндээс яг явах гэж байлаа. Харин яг тэр үед хаанаас ч нэг цахлаа гарч ирээд мөрөн дээр нь суучихв. Би чамд тусалж чаднаа. Гэхдээ чи эхлээд надад нэг юм өгөх ёстой. Ингээд шувуу нисчихлээ. Герда энэ үгийг гол хэлсэн байж таарна гэж бодов. Тэр зүйлтээ аваад гол руу унаглаа. Гэнэт нэг зав Гердаг шиглэн ирэв. Харин зав хоосон байлаа. Тэр завын цуутал зав өөрөө хөдөлж эхэллээ. Зав Гердаг голын нөгөө талд хүргэлээ. Тэр завнаас буугаад нэгэн цэцэрлэгийн өмнө ирсэн байв. Янз бүрийн цэцэгстэй их сайхан цэцэрлэг байлаа. Герда амьдралдаа ийм олон янзын цэцэгс харж байсангүй. Цэцэгсийг харах Гердад сайхан байлаа.
Гэхдээ тэр бас цэцэгс ямар ч ангилан үнэргүй байгааг анзаарчээ. Гердаг нэг эмэгтэй чиглэн ирлээ. Тавтай мэрл охин минь. Баярлалаа. Чи хэн бэ охин минь? Энд ямар хэрэгээр ирэв? Би бол Герда. Би өөрийн найз Кейг хайж байна. Та миний найзыг харсан уу? Кей гинэ? Үгүй дээ. Санаанд орохгүй байна. Тэгвэл ч би явъя да. Танд төвөг удсан бол уучлаарай. Хүлээлдэ. Юу гэсэн бэ? Кей гэсэн үү? Үүгээр нэг хүү явахыг харсан санагдах юм. Намайг дагаад яв. Тэр өдөр юу болсныг би ярьж өгье. Эмэгтэй Гердад цай хийж өглөө. Герда тэрэнд Кей яаж алга болсныг ярив. Цасан хатны талаар эргэлзээгээж хэллээ. Цасан хатан. Тэр бол шулам. Тэр шулмаас болоод миний бүх цэцгэс анхлан мөнрөө алдчихсан. Би тэр мууд сургаж өгмөр байна. Хэсэг хугацааны дараа эмэгтэй Гердагийн үсийг самнаж эхэллээ. Ид шидийн сам барьжээ. Үнэн дээр тэр эмэгтэй ганцаардсан болохоор Гердаг өөртөөгөө удаан байлгахыг хүссэн байна. Энэ шидэт самаар дамжуулан тэр Гердагийн дурсамжийг арилгажээ. Герда унтаад өглөө. Сэрэхтээ юу ч санахаа байсан байлаа. Би хаана байна? Чи надтай хамт байна охин минь. Миний цэцэрлэгт. Эмэгтэйн эд шид Гердагийн ариун сэтгэлд нөлөөлсөнгүй. Тэр эмэгтэй малгаан дээрх гоёмсог сарнаг харсан даруйда Кейг болон Кейгийн талаар бүгдийг санав. Би аль болох хурдан Кейг олох ёстой. Би ч явъя да. Эмэгтэй Гердаг зогсоох гэж оролдсон ч Герда хатуу шийдсэн байлаа. Охин завь руу буцаж очоод завинд суусан юм. Завь хөдөлж эхэлсэн ч Герда хаашаа явхаа мэдсэнгүй. Гол минь. Замаа олоход минь туслаач дээ. Залбирч дуусаагүй байтал нэгэн хэрэг хүүн рүү нисэж ирээд хойд зүгт яв гэж заалаа. Герда хэсэг хугацаанд хэрээг дагав. Мөстөө тэнгисээр аялсаар нэгэн хөлөгт хүрлээ. Герда хөлөг рүү авирлаа. Энэ хөлөг намайг цасан хатны шилтгэнд хүргэх болов уу? Далайн дээрэмчин бүсгүй Гердагийн өмнө гарч ирлээ. Чи төөрчгөө юу охин? Чи далайн дээрэмчний хөлөгт байна. Герда түүнд Кей болон цасан хатны талаар бүгдийг хэллээ. Далайн дээрэмчин бүсгүй тэднийг өрөвдөжээ. Чи Кейг цасан хатны шилтгэнээс гаргаж авч чадахгүй. Тэрнийг март. Би ямар ч үнээр хамаагүй Кейг олно. Би зовх цагт нь найзыгаа орхихгүй. Надад үнэндээ найз байхгүй л дээ. Тиймээс би чамайг авч үлдмээр л байна. Гэхдээ чиний зан чанар миний сэтгэлийг хөдлөглөө. Найзыгаа олоход чинь би тусалнаа. Маргааш өглөө нь далайн дээрэмчин бүсгүй Гердад цаа бууг өглөө. Энэ бол цасны орны хамгийн хурдан цаа бууг байгаа юм. Чамайг цасан хатны шилтгэнд хүргэж өгнө. Баярлалаа. Тэр мө хүйтэн шулмыг болгоод өгөөрэй. Герда цаа буугыг унаад хол зам туулсны эцэст нэгэн цадсан урдсанд хүрэв. Тэнд нэг өвгөнтэй таарчээ. За охин минь чи толийг авчирсан биз дээ. Герда энийг сонсоод гайхлаа. Ухаан төвгөн толны талаар яаж мэдсэнийг ойлгосонгүй. Герда толио гаргаж ухаан төвгөнд үзүүллээ. Энэ надад цасан хатныг ялахад туслах болов уу? Үгүй энэ бол шидэт тойл. Тойл үннийг зөвхөн үннийг л үзүүлдэг юм шүү дээ. Дараа нь ухаан төвгөн Гердад цасан хатан хэн байсныг ярьж өгөв. Цасан хатан жаахан байхдаа их сайхан сэтгэлтэй цовоо охин байсан. Явсан газарт нь цэцгэстэй л байлдаг. Тэгээд бас инээхт нь нүд нь нарны гэрэл мэт гялалздаг байлаа. Их онцгой, жаргалтай охин байсан. Нэрийг нь Лила гэдэг байсан. Гэвч хүмбэр Лилаг шулам гэж боджээ. Тийм болохоор л хүүхдүүдийг Лилатай тоглох, түүх солихыг оргилдог байлаа шүү дээ. Тэгээд л ганцаараа гунигтай байх болсон юм да. Удахгүй бүх зүйлд эргэн тойрны хүмбэрд дургу болж эхэллээ. Тэгээд нэг өдөр тэр хүслээ шивнэсэн юм. Надад муухай хандсан бүхэн мөс болон хувир.
Тэгээд Лила хүн бүрээс хол мөсөн шилтгэн барьсан юм да. Амьдралдаа хайр, аз жаргалыг мэдрэлгүй гав ганцаараа өссөн. Тэрнийг битгий устгаарай. Хорон муу бодлын л устгах. Шидэт толч нь дэхэд чинь тусалнаа. Тэрэнд хэн байсныг сануулж чадвал чи Кей найзыгаа аварч чаднаа гэсэн үг заяа. Герда цасан хатны шилтгэнд очив. Кей нэг буланд байлаа. Тэр мөсөн сэлбэр хийж байв. Окей. Чамайг хараад маш их баярлаж байна. Би байна, Герда. Намайг танихгүй байгаа мó? Кей? Кей өөдөөс нь харсан чи хариу үзүүлсэнгүй. Гэнтхэн хаанаас ч юм цасан хатан гараад ирлээ. Эндхийн бусад бүх зүйлсийн адилаар Кейгийн зүрх мөс болон хувирсан. Эндээс яв. Одоо Кей миний бол. Орхиж явахгүй бол чамайг ч гэсэн мөс болгож хувиргана. Кей, буцаад ирээчтэй. Би чамайг санаад байна. Би чамайг гэрт аваач хар ирлээ. Явцгаая. Гердагийн нулимс Кейгийн гар дээр унав. Халуун сэтгэл хайр инэрл нөлөөлжээ. Кей аажмаар дурсамжаа эргүүлэн олсон юм. Герда? Оо, би чамайг таньлаа. Би бүгдийг санаж байна. Цасан хатан үүнийг хараад ихэд хэлэгнэж, Гердаг харахаар шидэт охиураа гаргаж ирлээ. Герда шидэт толио гаргаж ирээд хараалын өөдөөс барьлаа. Хараал байхгүй болов. Дараа нь цасан хатан Гердагийн шидэт толийг харлаа. Түүнд өөрийнх нь царай биш, бяцхан охины царай харагджээ. Гэнтхэн цасан хатан эргээд жаахан охин болж хувирсан. Кей, Герда, та хоёрт баярлалаа. Хэн болохыг минь сануулсанд баярлалаа. Би одоо хорон санаанаас ангиж ирлээ. Кей, Герда хоёр Лилатай салах ёс хийгээд гэртээ харьцгаалаа.